Эрдэнэс таван толгой компаниар 2022 оны 10 сарын 26-нд онцгойдог дүн тогтоосноос хойш нэгч гэрээг ам нөхцөлтэй гэрээ бид байгуулаагүй. Би бол энийг бол аль биесээр бол хариуцлагатаар хэлхэн зүйтэй маа гэдэг юм. За ер нь цаашид Эрдэнэс таван толгой компани ам нөхцөлтэй гэрээ бид байгуулахгүй. Бид зарж байгаа нүүрсээ бүгдийг биржээр харилцана. Ер нь биржээр харилцах нүүрсний хэмжээг бид бол жил болгол нэмэгдүүлээд явж байгаа. Тэгэхээр Монгол улсад энэ биржийн харилцааг бид улам бэхжүүлэх, үйл ажиллагаа нийтгүүлэх энэ бол үнэхээр чухал. Яг энэ дээр бид Монгол Улсын засгийн газраас онцгой анхаарсан дэмжлэг үзүүлсэн эдийн засгийн хөгжлийн яам, эдийн засгийн хөгжлийн сайд, уулуурхаан сайд, сангийн сайд энэ төр юм бол энэ дээр бол хувь нэмэр асар өндөр байгаа л да. Тэрнээс одоо гэж олон жил одоо Эрдэнэс таван толгой компани 11 оноос хойш үйлээс 13-4 жил жишээ нь нүүрсний бизнес далд хэлбэртэй явлаа шүү дээ. Энийг одоо бүгдийг нийл болгоод бас энэ засгийн үед ингэж явсан бол бас энэ үр дүнгээ өгөөд энэ хэмжээгээр бол өөрөөр хэлэх юм бол манад орж ирэх орлого бүр нэмэгдэж байгаамаа.